За энэ Монгол банкны 2026 оны мөнгөний бодлогыг харахаар бас шинэлэг бодлогын арга хэмжээнүүд авахад тусгасан байна. Stable coin, за актив удирдлагын компани асуудал байна. За дээрээс нь яг бизнесийн тодорхой салбаруудад чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг гаргах тал дээр нь яаж дэмжих тал дээр нь анхаарал тавиад шинэлэг зүйлс орсон байна. Тэгэхээр энэ 2026 онд эдгээр мөнгөний бодлогын арга хэмжээг хэрэгжүүлснээр ер нь Монгол банкны маань баланс, орлого үр дүнгийн тайлан ер нь ямархуу дүр зурагтай байна гэдэг ийм тооцоол бол та бүхэн хийж байгаа байх гэж би найдаж байна. Тэгэхээр хэрвээ байдаг бол тэрийг бас надад нэг явуулчвал их зүгээр. Зүгээр яг урьдчилан байдлаар асуухад бол ер нь 2026 онд мөнгөний бодлого хэрэгжүүлээд ашигтай ажил гэж харж байгаа мó, алдагдaltaй ажил гэж харж байгаа мó гэдэг нэгдүгээр асуулт байгаа. За дараагаар нь болохоор тайлан уншихаар энэ санхүүгийн тайлангийн олон улсын бүртгэлийн 9-р стандартыг хэрэгжүүлнэ гэдэг. Тэгэхээр арилжааны банкуудын энэ санхүүгийн тайлангийн олон улсын стандарт 9-ийг хэрэгжүүлснээр эрсдлийн сангаа зардлаа нэмэгдүүлэх иймэрхүү хэрэгцээ шаардлага үүсгэр байгаа мó. Энэ нь хэр их хэмжээний зардлын асуудал яригдж байгаа вэ гэд бас нэг ийм асуулт байгаа. За би бас өөрөө сая юуны Германы энэ зорилтод бүлэгт орон сууцны зээлийг олгодог энэ Bausparkasse гэдэг энэ системийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. За тэгээ ингээ харж байхад бол ер нь бол яг орон сууцны зээлийн яг санхүүжилтнөр бол төв банк нь оролцохоос илүү засгийн газар нь их оролцож явна. Тэгээ засгийн газрын зэргийн босолтын банк гэдэг нь оролцоод явдаг. Арилжааны банкуд нэг оролцдог. Тэгэхээр манай Монголын одоогийн ипотекийн 6% хөтөлбөрөөр илүү Монгол банк маань оролцоо яваад байгаа. Тэгэхээр энэ мөнгөө ер нь цаашдаа яаж засгийн газраас авахар төлөвлөж байгаа вэ гэдэг. Ялангуяа Монгол Улсын засгийн газар бол 2026-аас 2030 оны хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд дөр бас Монгол банкны зүгээс бас өөрсдөө саналыг оруулж энэ дээр бас төлөвлөгөөнд нь оруулах дээр тусах шаардлагатай хаа гэж харж байгаа. За дараагийн асуулт юу нөхөр энэ 2025 оны 2 дугаар удирлын байдлаар ойролцоогоор 1.8 тэрбум Америк долларыг бол интервенцэд зарцуулсан ингээд 81 дугаар хуудсан дээр байна. Тэгэхээр хэрвээ жишээлбэл энэ интервенцийг хийгдээгүй байсан бол ханш бол ойролцоогоор 3600 шүү. Тэгэхээр ойролцоо хийгээгүйс бол хэд байхаар байсан бэ гэдэг. Тэгэхээр уншаад үзэхээр бол яг макро эдийн засгийн нөхцөл байдлаа харуулад 2026 онд бол валютын ханшийн уян хатан бодлого баримтлана, тууштай баримтлана гэдэг. Тэгэхээр ер нь энэ дараа жил экспортын нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдал ийм байгаа учраас интервенц баг хийн гэж ойлгох уу, ямар шиг байдлаар ойлгож байгаа вэ гэдэг ийм асуулт байна. За 4 номерын микрофон дээрээс ажил хэсэг. За Саран Зумалт гишүүний асуултанд хариулъя. Тэгээ 2026 онд нэлээд төсөв өөрөө орлого нь буурч байгаа. Зардал нь өөрөө бас тодорхой хязгаартай болж ирж байгаа учраас бол томоохон тэлд гарахгүй юм байна. Тэгэхээр бол эдийн засаг руу очиж байгаа мөнгөн дээр бол төсвөр дамжих нь бол багасах юм байна гэдэг утгаараа Монгол банк төрийн мөнгөний бодлогын чиглэлээр банкны салбараар энэ хувийн сектор болон ялангуяа тухайлсан ийм Монгол улсад дахин боловсруулалт хийж байгаа, намын өртөг шингэж байгаа тал руу нь бол банкны зээлийг, бизнесийн зээлийг түлхүү гарах ийм бодлого хэрэгжүүлэе гэж нэлээд тийм зорж орж ирж байгаа. Тэр утгаараа бол эх жилийн мөнгөний бодлого дээр бол нэлээд томоохон тийм арга хэмжээнүүд гарах бах, үр дүн ч гэсэн тодорхой хэмжээр гарах бах гэж харж байгаа. За Монгол банкны санхүүгийн тайлан бол өнгөрсөн жил 320 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. За хэдийгээр Монгол банкны ашиг гэж байгаа боловч энэ нөр аллагдлаа энэ хэмжээгээр бууруулад явж гин гэж ойлгож болно. За мөн энэ оны 8 сарын байдлаар нэг 338 тэрбум төгрөгийн бас үйл ажиллагааны ашиг бүртгэгдсэн байж байгаа. За энэ маань өөрөө оны төгсгөл рүү бол нэмэгдэх байх гэж харж байгаа. Тэгээд нэмэгдээд гараад ирэхлээр бас төв банкны бодлогын зардлын алдагдлыг бууруулах тал руу энэ ингээд зарцуулагтад явна. Тэгэхээр энэ утгаараа ер нь бол Монгол банкны үйл ажиллагаа бол өмнө бий болсон алдагдлаа бууруулах чиглэлээр ингээд зохион байгуулад явж байгаа. За банкны салбарт байж байгаа тэр эрсдэл суурилсан хэн шалгалтыг нэвтрүүлж байгаа зорилго нь бол тодорхой хэмжээний энэ олон улсын нөхцөл байдал, геополитикийн нөхцөл байдал, за уур амьсгалын өөрчлөлт гэдэг юм уу, энэ бүхнээс болоод банкн дээр тодорхой хэмжээний эрсдлүүд бол нэмэгдэж байгаа. За энийг харин яаж багасгах уу, эрсдлийг даван туулахад нь ямар хэмжээний хөрөнгүүд хэрэгтэй гэдгээр энэ эрсдэл суурилсан хэн шалгалтын бодлогыг нэвтрүүлж байгаа. Одоо бол туршилтын байдлаар явж байна. Туршилтын байдлаар явж байхад бол мэдээж тодорхой хэмжээний сан бол хэрэгтэй болж байгаа. Энэ сан бол өөрөө эрсдлийн сан гэхээс илүү өөрийн хөрөнгөө нэмэгдэх юм шаардлагыг бий болгож байгаа. Энэ нь өнөөдрийн Монгол банкны явуулж байгаа банкны секторыг
одоо шинжлэх хөтөлбөртэй бас нийцтэй байгаа. За ялангуяа банк бол одоо тодорхой хэмжээнийх хувьцааг гадны хөрөнгө оруулалт тодорхой хэмжээнд ингээд гараад гаднаас хөрөнгө оруулалт дотоод ирэх юм бол энэ өөрийн хөрөнгийн шаардлага нь бол тэрнтэйгээ цуг биелэгдээд явах боломжтой гэж харж байгаа. За ипотекийн хөтөлбөрийг 2013 оноос хойш Монгол банк хэрэгжүүлж байгаа. За мэдээж олон улсын байгууллагууд ч тэр засгийн газартаа энийг хязгаар шилжүүлэх вэ гэж байгаа. Тэгээд яг Монгол банкнаас өнөөдөр ингээд гаргачихсан байгаа мөнгө бол 3.5 их найд. Одоо бол ер нь бол сүүлийн ковидос хойш бол ерөөсөө шинэ мөнгө нэг төгрөгч нэмж гаргаагүй. Өмнө нь эргэлдэж байгаа одоо санхүүжилт гарсан мөнгө маань эргэж төлөгдөөд эргээд шинэ ипотекийн зээл гарах маягаар юм эргэлтийн сан маягаар ингээд явж байгаа. Тэгээ 3.5 их найд гэдэг бол мэдээж улсын төсвүүдээр бол томоохон дарамт болохоор зүйл байгаа учраас бол мэдээж засгийн газар өөр дээр авах түүхтэй байгаа. Тэгээд Дэлхийн банк олон улсын байгууллагатай яриад 4 номерын микрофоныг нэмж өгье. Олон улсын байгууллагатай зөвлөлт нийцэд бол энэ ипотекийн ийм бөөний маягийн банк байгуулад тэр нь өөрөө банкуудад санхүүжилт өгөөд явна. Эргээд төлөгдсөн дүнгээсээ манай их усрыг буцааж төлөх замаар заавал богино хугацаанд байх албагүй. Тодорхой дунд бол урт хугацаанд төлөгдөж дуусгаар ийм схемийг бол зурчаад байж байна. За ер нь бол Монгол банк бол энэ экспортын орлого ялангуяа тэр оюутлогоо, эрдэнэт, за эрдэс 5 толгойч гэдэг юм уу томхон одоо манай аж ахуй нэгжүүд бол валютын орлогыг Монгол банкнд бол худалддаг байгаа. За мэдээж нөгөө талд нь импортоор оруулж байгаа аж ахуй нэгжүүд энэ дотоодын зах зээлд бол бас валютын эрэлт хэрэгцээ байдаг учраас энд орсон орлогоосоо биднес зөрүүлээд интервенц маягаар энэ долларыг бол аж ахуй нэгжүүд банкудад бол өгдөг. Ялангуяа одоо ингээд нефтийн импортон дээр ч гэсэнтэй тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлээд явж байгаа. За тэгээд тэр утгаараа бол ханш бол одоо өнгөрсөн оноос 5% сулраад байж байна. За хэрвээ энэ 1.8 тэрбум доллар За 4 номерын микрофон дээрээс гүйцэд хариулчих. За интервенцээр олгоогүй байсан бол ханш бол илүү цаашаа чангарна. Тэгэхээр Монгол банкны хувьд бол өнөөдөр бол нөөцөөч нэмэгдүүлээ, ханшаач доктортой байлгая гэдэг яг л энэ хоёр баг хязгаарын хоёр зорилтын дунд бол нэлээд одоо оновчтой маягаар явуулж байгаа учраас бол ханш бол ингээд 5%-аар сулраад нэг инфляцаасаас ч илүү сулрахааргүйгээр ийм доктортой байна гэж харж байгаа. Мэдээж нөөцөн дээр бол дарамттай. Гэхдээ бол одоо бол ерөнхийдөө Монгол улсын экспорт, нүрсний экспорт сэргээд ингээд экспорт сэргээд эхлэх юм бол нөөц бол цаашаа нэмэгдэх бас боломжтой гэж харж байна. За Соронзон болдог шүү. Нэмж асууна. Тэгэхээр санхүүгийн тайлангийн олон улсын стандарт 9-ийг нэвтрүүлэхээр өөрийн хөрөнгөө нэмэх шаардлага үүсэх нь шүү дээ. Одоо тэгтэл нөгөө нэг банкны хуулийн 36-гийн нэгээр 20% шаардлагаас болоод одоо арилжааны банкуд бол шинээр хөрөнгө оруулагч татхад ялангуяа гадаадаас болон дотоодоос нэлээд хүндрэлтэй байгаа тийм. Яг энэ нөхцөл байдал дээр ингээд олон улсын стандарт мөрднөө энэ хүрээнд та нар дөрмийн сангаа нэмэхээр одоо байгаа хувь нийлүүлэгчдийг илүү шахсан болцоод нэмж хөрөнгө оруулах хөрөлөөрчдөө татах дээр жоохон сөргөөр нөлөөлөхгүй юу гэдэг нэг ийм зүгээр надад бол эргэлзээ төрж байна л да. Тэгэхээр энийг бас анхаарна үсттэй. За Соронзон болдог шүү. Үг хэллээ. Улсын хурлын гишүүн Саруул сайхны цэнгүү.